намар болж хадлан тижээл бэлтгэх, тариа ногоо хураах их ажлын цаг эхэллээ. Баяргой хүүхдүүдийн хамт хадлангаа бэлтгэхээр их дөхөм гэдэг өвс ногоотой сайхан хүндэд буулаа. Тэр газрын гарц үзэхээр ач хүү Тэмүүгээгээ дагуулan мордлоо. Өвөө нь ач хүүдээ малчин хүний анхаарах зүйл бол өвөлдөө бэлтгэж малаа сайн таргалуулах хэрэгтэй байдаг юм. Үүний тулд л отор нүүдэл хийдэг юм шүү дээ. Үүнд чинь одоо бэлчээр их чухал. Тиймээс л бид чинь одоо бэлчээрээ анхаарлаж хамгаалдаг шүү дээ. Намрын цагт газар хураашиж өвс ногоо хатдаг учраас шатахтаа амархан. Тиймээс намрын цагт гал түүмрээс болгоомжлох хэрэгтэй. За тэгээд ялангуяа бэлчээр түүмэрт автах юм бол малчин хоёр хоёулаа л хэцүүдэн шүү дээ. Түүмэр ер нь хүмүүсийн үйлдэлтэй л холбоотой. Хэр гадаа асаасан галаа сайн унтраалгүй орхих. Асаасан чүдэнц унтраагаагүй тамхи гэдэл дан ганц хүний үйлдэл шүү дээ. Гэх мэтээр сургамж хуучийг хослуулан ач хүүтэйгээ хүүрнэж явлаа. Тэр жил Баяргой анх арвин их хадлан бэлтгэж байлаа. Хадланчид эртлэн босож хадуур тармуураа бэлтгэж байтал нэгэн мортон их л сандарсан бололтой давхин ирээд туслаарай талын төмөр гараад намаржаа руу орох нь хүн малгүй хуухлагдах нь үдийн алдад салхины хүч улам ширүүсэх нь гэлээ. Тэмүүгээ үүнийг сонсож суулаа. Хүүгийн сэтгэлд түүмэр гэдэг нь тал тийшээ галаар торгисон олон толгойтой мангас шиг төсөөлөгдлөө. Мангасын үлээсэн галд хүн малгүй хуйхлагдан маш их зовж байгаа тул Тэмүүгээ морь унсан баатар болж хүн мал газар нутгаа хамгаалахыг хүслээ. Гэвч олон толгойтой мангасыг хэрхэн дарах аргаа мэдэхгүй л байлаа. Хадланчид түүмэр цохих эсгүй хурц зэргийг төхөөрн мордцоолоо. Өвөгийн хэлсэнчлэн талын түүмэр аюултай байжээ. Харин хадланчид болон нутгийн малчид нийлж байгаад ухтуулан цурам тавих аргаар талын түүмрийг дарж авлаа. Энэ явдлыг харсан Тэмүүгээ Монгол арга ухаанаараа бахархан ямар мундаг юм бэ? Нүцгэн гараараа уран аргаар олон толгойтой галаар торгидог мангасыг дарсан байна шүү дээ гэж бодон өвөөгөө улам биширлээ. Тэмүүгээ хүү шөнө ийм зүудлээ. Тал тийшээ галаар торгисон олон толгойтой мангас замдаа тааралдсан амьттай бүгдийг шатаан намарчаанд тулж ирлээ. Гэтэл мортон баатрууд арга ухаан сэлхээр морноосоо буун зөвлөлдөж байна. Тэд зөвлөлдсөний эцэст Тэмүүгээгийн өвөө удирдаж түүмрийн өөдөөс гал тавих ажлыг зохион байгууллаа. Талын баатрууд эгнэн зогсож байгаад түүмрийн өөдөөс зурвас газрыг зэрэг шатаалаа. Харин Тэмүүгээ болон хүүхдүүдэд агт мордоо алдалгүй барих даалгавар оногджээ. Олон толгойтой мангас сүрийг үзүүлэн галаар тургисаар цурам тавьсан газарт ирлээ. Мангас галаар тургисан боловч шатах өвс байхгүй тул одоо түүнээс хинч айж зүхтах шаардлагагүй боллоо. Олон толгойтой мангас өөрөөс нь хинч айхгүй байгааг хармагц. Шалчисаар удаа болон замхарлаа.